Монгол улсын төрийн үс Мандан Бадархын бэлэглэл нь 9 хөлт цагаан сүлдэндээ шингэсэн байдаг. Чингис хаан их Монголын тулгар төрөө байгуулж 9 хөлт, 9 хэлт, 9 манжлагт төрийн их цагаан сүлдийг босгон тагснаас эхлэн өнөө хүртэл онголон шүтэж ирсэн түүхтэй арт түмэн юм а бид. Чингис хаан дээд сургуулийн захирал доктор профессор Лавгсрун 9 хөлт цагаан сүлдийг бол ер нь их Монгол ус байгуулагдсны дараа бол жилд нь 3 удаа гаргаж тагтдаг байсан. За уг сүлдийг бол байрлуулахдаа тусгай юм гэрт залж улмаар сүлдний дээд ороо буюу одоо 3 сэрэгийн тооноор дээшээ гаргаж ингэж байрлуулж тавьдаг байсан байгаа юм. За ингээд тавьсныхаа одоо аливаа ёслыг хийхдээ голдуу одоо их хуралдаа мөн хаан ор суух мөн одоо төрийн томоохон наадам ийм үед бол 9 хөлт цагаан тугийг гаргаж ард олноороо шүтэж биширдэг байсан. Түүхч зохиолч профессор Намсрын Нагаамбо. За Чингис хааны 9 хөлт цагаан туг гэж байгаа. Үед улираад дараачийн хаад нь уламжилсныг бол өмнөх их саадын сүнс шингэсэн гэж үзэж сүлд гэж ингэж нэрж болдог ийм уламжлалтай. Өөр 9 хөлт гэж байгаа нь бол 9 элч явдаг их цагаан тугаан одоо төлөөлж явдаг гэсэн ийм утгатай. Ер нь бол төрийн цагаан сүлд бол ганцхан. Тэр ганц туг нь бол юундаар хаан орд өргөө хаан байна. Тэр өргөө аавар ордонд төвлөрч байдаг болохоос биш байлдааны үед явж яадаг ийм туг биш. Манай Монгол элчүүдийн гол амин сүнс сүлдэн болж байгаа учраас сүлд гэж нэрлэж байгаа юм. Амин шүтэн гэсэн үг. Мөнгөчж мөнгөчхийн утга учирыг төрийн бэлэглэлийг илэрхийлдэг. Нөгөө талаар монголчуудын шүтэн гэсэн утгыг бол онцлогтой. Мөнгө тэнгэр шүтлэгийн бэлэгдэл болгож, инх хамгаалангийн бэлэгдэл болгож, их юм цэцэн мэргэн бэлэгдэл болгож ингэж сүслэн залбирж хойш үлсийн даатгадаг төр гүрнээ төлөөлдөг ийм шүтээ юм а. Монголын ард түмэн энэ одоо 9 хөлт цагаан сүлдийг өн удаан жил шүтэж мөргөж дахиж өнөөдрийн өдөр хүртэл ингэж уламжилж ирсэн байгаамаа. Энэ бол Монголын ард түмний амин шүтэн, амин гол одоо сүлд учраас бидний ард түмний нэг том бахархал гэж бод.